орой минь төргий. Ажлын дараа нэг хууч орчуулж ирсэн юм би үйл шатлаа. Фредерик Бастиат чөлөөт эдийн засаг эрх чөлөөний үзэл санааны талаар хоёр хэсгийн та бүхэндээ уншиж өгье. Нэгдүгürt нь залуучуудад хандах нь шинжлэн судлах хүсэл, итгэн бишрэх тэмүүлэл, баригдмал сэтгэлгээнд автаагүй чөлөөт оюун, үзэн ядалтыг үл мэдэх зүрх, үнэт зүйлсийг хүсэмжлэх тэмүүлэл, ориглон мэдрэмж, амиа үл хойхойлогч, үнэнч зан, сайн сайхан, энгийн, агуу, суртахуунлаг, бурханлаг бүхэнд баясах сэтгэл. Энэ бүхэн залуу насны үнэт чанарууд юм аа. Тийм учраас би энэхүү номоо Францын залуучуудад зориулж бичлээ. Тухайн үед энэ Францын чөлөөт эдийн засгийн том төлөөлөгч онлын. За ингээд бас нэг хэсгийг та бүхэнд уншиж өгье. Эдийн засагч нарт гэх мэтлэн эдийн хүмүүст хандсан бидний бүлгийн хүмүүст. За энэ хэсгээр болохоор ингэж байна. Хүчирхийлэл, зайд мэхийг ашиглан хууль зөрчиж, эсвэл хуулийг ашиглан ард түмнийг мөлжих боломжийг өөрсдөө олгодог луурч та. Хүмүүсийн хоорондын харилцаанд саад учруулан өөрсдийн өдөөн хатгсан дайны тусламжтайгаар хүсэл мөрөөдлийн төөрөгдөлд оруулж харанхуй бүдүүлэг байдлыг түүгээрээ амьдрагч та. Та нар бол хөдөлмөрийг үр ашиггүй зэрэмдэг болгоод дараа нь татвараар дарлагчд мөн. Та нар өөрсдийн үүсгэсэн гай тодохрыг үгүй хийх нэрийдлэр дахин гай тодохрыг бий болгож дахин түүндээ төлбөр нэхэгчд. Та нар бол хувийн хичээгчдийн жинхэнэ амьд дөрүүд, шивгч хорхой, хуурмаг бодлого дээр үндэслэн хогийн ургамал болох та нар шүүмжлэлд өртөхдөө бэлдэн үзгээ бэлдээ. Эв нэгдэл хичнээн сайханч эрх чөлөө ба дарангуйлал гэсэн хоёр зарчмыг нэгтгэх ямар ч арга байхгүй гэж. За төсөлд бас нэг гоё хэсэг байна. Нийгмийн энэхүү гайхамшиг тогтолцоог бүрдүүлэгч атом бүрэн оюун ухаантай, гайхалтай эрч хүчтэй, ёс суртахуун, эрхэмсэг оршихуй, хөгжил дэвшлиг агуулсан амьд оршихуйнууд бөгөөд эдгээр чанарууд нь хүний онцгой нэгэн мөн чанарыг бүрдүүлдэг. Энэ бол эрх чөлөө. За тийм чөлөөт эдийн засгийн тухай Фредерик Бастиат 2007 онд би ажлынхаа дараа орой сууж байгаад орчуулж ирсэн залууч байж. Тэгээ манай сайхан ах нар даваах, цогаах гэдэг хүмүүс дэмжиж тухайн үед бас ном өгүүлнэ гэж хэлсэн байлаа шүү дээ. Хэвдүүлжсэн, зөв хэвдүүлсэн ба. Энэ саягийн тууч хайцнаас гарч ирсэн интерном аз хор дээр зөв гэдэг авч тавина. Та бүхэн сонирхолтой ч авч уншаар. Онол гэдэг бол онол. Тэгээд эрх чөлөөний үзэл баримтлал эдийн засаг дээр буухаар яаж хэрэгжих вэ? Мэдээж төгс төгөлдөр ертөнц байхгүй. Онол гэдэг бол эргэн тойрны хүн тархиндаа болгож байгаа загвар төдий зүйл. Тийм болохоор одоо бүх юм яг онолын дагуу байна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ цаад үзэл санаа нь эрх чөлөөнд тулгуурлаж байж нийгэм хөгждөг гэсэн зүйл байна.